За энийг төсвийн болон эдийн засгийн байнгын орооны эрхэм гишүүд минь энийг хэлэлцэж болохгүй шүү. Энэ Монгол Ардын нам ардсан намын мөрийн хөтөлбөрт байгаа татврын дарамтнаас иргэдээ чөлөөлөё гэж бүгд хэлж ирсэн. Одоо яг энэ хуулийг өнгөрсөн жилийн 11 сарын 14-ний өдөр баталсан. Өнөөдөр бид нар 10 сарын 1-ээс хэрэгжих гэж байхад жил болоог байхад хуулийг өөрчлөөд иргэдийнхэн олж байгаа орлого кермаг сэгсрэх гэж байгаа хууль. Энийг баталж болохгүй шүү гэдгийг одоо хэлэлцэж болохгүй шүү гэдгийг нэгдүгээр хэлье. Хоёрдугаарт хамтарсан засгийн газрын өдөр үед 226 төрийн албаа агч нар байж байхад матрич шинжилгээ хийгээд чигүүргийн давхцал нь 10% тавина гэж гаргаж ирээд ингээд төсөв хэмнэлтээ хий гэдэг санал санаачлагыг дэвшүүлж ирсэн. Эрх баригч нар гүйцэтгэх засаглалынхаа юу хийсэн гэхээр зүгээр албан бичиг явуулаад таньдаг хүнээ авч үлдээ таньдгүй хүнээ тэр мэрэгжилтийн эксперт өнө хамаагүй хаал гэдэг юм явуулаад бүгдийг нь халсан. Тэгээ ийм байдал тавьж болохгүй. Та хэд өөрсдөө ажиллаа сайжруул. Төсвөө хэмнэ. Дотооддоо зохион байгуулалтаа хий. Хоёр сайд 5 ноембр. Одоо энэ дээр улс төрөөс илүү бид нар яг л бодит эдийн засгийн орлого зарлагаа л ярьж байна. Орлогын хэмжээ чинь манай нэг чадвартай баригдаад дээд потенциалаа бид нар тулч чадван шүү дээ. Нүүрс дээд хэмжээндээ хүрсэн, зэс дээд хэмжээндээ хүрсэн, төмөр замын тээвэр дээд хэмжээндээ хүрсэн, эрчим хүч чинь дээд хэмжээндээ захиргаан дулаанаа үйлдвэрлэчихсэн ажлах хүчээ бид нар 63%-аар дайчилсан. Одоо манай бий болгосон эдийн засаг маань гол потенциал шавхаад байна, тулгаад байна. Одоо шинэ эдийн засаг эдийн засгаа томруулж энэ хүслээ мөрөөдлөө санхүүжүүлэхгүй бол одоо тулцсан юм маань энэ бүх цалинт хөлс тэтгэр тэтгэм хүүхдийн мөнөөс илүү гарахаа болчлоо шүү дээ. Тэгэхээр та одоо 1.8 их найдыг урайлж байна тийм үү? Энийг одоо өгөх ёстой гэж. Нөгөө талд 1.8 их найдын хөрөнгө оруулалт зогсно. Одоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд чинь хэрэгжихгүй гэсэн үг. Тэнгүү тэн дээр юу өсгөө та бодож байгааз одоо хэрэгжиж явж байгаа автцам, барилга, эмнэлэг, сургууль олон зүйл чинь зогсохгүй явахгүй гэсэн үг. Сая гадаа зээлийн ашиглалтаар